Би гуйвсан бай. Таны зарлиг ясаар болгож бай. Нэ. Юу зарлиг? Алив хошоо. Хааны өсчөд үнтэй. Харц биднийг амьдч бол өкснээс дор байдаг хэрэггүй. Энэ бол хаад ноёд та нар ард биднийг хэзээнээс шороо тоос шиг үзэж байсны гэрч мөн. Мянгахай. Чи энд юу хийж байгаа юм? Чамайг ордын дан шалгарсны чинь зүгээр мянганы ноён болгоё гэтэл чи адуу маллыг гэсэн. Тэрний чи хаан ёсоор болгосон. Бас ард олныг толгойлын хэрэг зарга мэдүүлж явахт чинь би чамайг уучлан өнгөрүүлсэн. Гэтэл одоо бас юмны учрыг олохын оронд Хатантаа би үнэн чудрах хэргийн төлөө үххээс ч айхгүй. Та ялдах хөрсөөхөн өөрөө мэд. Хэрв энэ мэд бурангүй хэрэг дахин гарах юм бол бид ахаа зэвсгэрэн тэмцэх болно шүү. Инха. Чи үг хэдний уран дэрэмшиж бүүд онгод төр дэрслэх бузар хэрэг үлдэж ард олныг чирэгдүүлсэн ачгаа заринг цаазаар ав. Өшөө. Антмын анингээр шоо. Энэ минь хайг өчөндө шүр жанч. их зэрэг дайчлах зарлиг буулгасан ямар учиртай юм бол? Дайнд мордно. Хаашаа? Мин улстай. Хаантан Сатай сайдын би тун тааг байна гэж хэлүүллээ. Сатаага таны би яаж ийн? Сайд та санаа зовлтгүй. Би сайн отч дуудсан. Таны би удахгүй л яарвал. Чөөхөн миний өөхөх юу ч биш. Ганцхан захих юм байна. Насан турштай. Миний хичээж явсан зүйл бол улс гүрний маань эвнэгдэл юм шүү. Эрхэмдээ ставхан эвийн хичээж явбал ямар ч дайсан аюулгүйг надаар хэлүүлэх юу. Эвч азгаа бугвардгийн үлгэрийг мэдэн штт. Хаан хүний 35 эрдэмийн хамгийн дээд нь албат ардан асрах эрдэм юм шүү. Албатыган асарч хамгаалж явбал хаан төрчин хадмэт бүх орших болно. Сатаага. Улаан ялзрай хүүхдийг жонон болохоор явуулаа юм биз дээ. Бид дээр ноёнтой байхын хэрэг юу вэ?
Өөрсдийн хар толгойг өөрсдөө мэдэж явбал яасан юм бэ? Смайл сайд шигсэн бас тэгж тэтгэн сургамжилсан байна. За тийм ээ ноёнтон. Тэд таныг байхад басамчлан ийм хийж байх нь үнэхээр жигшилтэй. Жанам та энэ замдаа алжаалгүй сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. Төрийн ёсыг дагаж залуу жоног онгон штэнд мөргүүлж тангар хөргүүлэхээр авсарлаа. Та бүхэн морил. Хөөе ч одоо ямар хачин болж байна? Миний нэг хулгайд алдсан морийг жонон унаад явж байна уу да? Та юу гинэ? Хийх гэж хэлвүү? Эсвэл тоглож байна уу? Би танд нэг юм хэлэх үү? Би танд сэтгэлний татагдсан болоод ч тэр хүмүүрээс харамлмаар санагдах юм. Ялангуяа мантухай хичээс. Алдчих юм байна. Болж үз. Мантухай тэр энэ мэт байхыг болоод олон жил болж байна шүү дээ. Гэлээч гэсэн энэ ордонд хамт байгаа юм чинь та хоёр уулзаж учирчл байгаа. Хэн мэдэх вэ? Дэмий бодож сэтгэлээ битгий зовоолт. Хаант минь, хатант минь. Та хоёр намайг ийм мэдээ хүргэж ирсэнд алвал алтуга. Юу болов? Улс болдож онон хөнөөгч. Юу гэнэ? Мухаг болчих. Хотод муужаач. Хаантын өрш. Үнэн үг хэлв би. Жомон хүргэхээр явсан дүүр нэр цэрэг Ибрай таашихаас арайхын зүхтэж ами гарсан байна. Ихэн гэргэнтэлт. Миний хүү ус олчонгийн амиг хоросон Ибраташин үнсийг би
Өөрийн гараар хийсгэн. Маргашин өдрийг хүлээвэл магад миний зүрх дэлбэрнэ. Цэргүүдийг 3 хоногийн дотор 70 тэргуунд хүрэхийг чандлан тушаа. Эсвэл чи өөрийн зуутыг үлдээж ордныг батлан сах. Миний хүү улс улдын амийг юунд өгнө? Амар төвшин байхыг хүссэн надад ямар буруу. Асгарч хоцрох цусыг архайж хэвдэх ясыг дэд тэнгэр чимэд тэдний бурууг эзэн богд эцэг та мэд. Харж байна уу? Тэр хөтлөөр. Тэр хайр мартай чинь Батмун хүү дээ? Тийм байна. Соёлын хөлөг. Բայց бидний модлыг мэдгүй яа. Ухсаж үр гаргах чи. Ханаа. Ягоо. Чи өнөөдөр эрүүл гарна ш. Ini albatatlan! Хан турдурван дэрсдэж! Миний хөвөв ус болжонгийн амийг хөнөөж ёстой стихэн модос мочорхун олон удаа ялт гэргүүд улсан учраас би яда сууха төрийн их зэрэг авчирлаа. Хэрвчи өөрийн биеийг бидэнд авчир тушаавал олон эрсийн тусыг асгруулахгүй дайдхыг тогсоо. Үгүй аваас Христэмтэрч годомтын чинь үнсийг гүйсгэн Атмонх! Чи амны айлтар буучхалч өөрийгөө ёстой зингээ. Чи ямар завхай манд хуан хаанаас хожиг гисэн үгдмэд толбон эттэн. Чагу эдний матрик хийсч чод хэмэх цог. Ха, жирүүд